Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр Pimaflor гэдэг шинжилгээний талаар мэдээлэл хүргэх гэж байна. Эмэгтэйчүүдийн өдрийн үрвслийн 80-аас илүү хувь нь халдварын бус шалтгаантай буюу өдрийн хэвийн орчин алдагдсны улмаас үүсдэг гэж үздэг. За тэгвэл Pimaflor гэдэг энэхүү шинжилгээгээр өдрийн орчин яг ямар байгаа юм бэ гэдгийг илүү дэлгэрэнгүй үзэх боломжтой. Тэгэхээр таны өдрийнд байгаа ашигтай бактери буюу лактобациллийн хувь хэр байгааг, за мөн дээрээс нь үрвсэл үүсгээд байдаг бактери болон мөөгөнцөр хэр их байгааг тоон үзүүлэлтээр үзүүлдэг ийм шинжилгээ байгаа. За мөн дээрээс нь өргөтгсөн хэлбэрээр авах юм бол бэхийн замаар дамжих халдваруудыг байгаа эсхийг чанарын үзүүлэлтээр үзэх боломжтой ийм дэлгэрэнгүй шинжилгээ байгаамаа. Энэхүү шинжилгээ нь PCR шинжилгээний зарчмаар авагддаг учраас өвөрмөц болон мэдрэх чанар маш өндөртэй байдаг. Тэгэхээр өтрээний орчинг хамгийн сайн илэрхийлж чадах шинжилгээ байгаа. За өтрээнд нь ямар нэгэн бэлгийн замаар дамжих халдвар байхгүй хэрнээ өтрээ байн үрвсэж зовир өгдөг эмэгтэйчүүдэд энэхүү шинжилгээг өгөхийг санал болгож байна.